Hi guys. Би ирлээ. Сая бичлэг бичиг амар удсан байна. Сая хэзээс бичлэг хийснээр бол үнэхээр санахгүй байна. Сая яг би энэ бичлэгийг эхлүүлэх гэж зөндөө олон удаа дахиж шинээр бичлээ. Ягаад тэр өөрөөсөө cringe-лээд байгаа юм шиг нэг юм болоод байна манайхаа. Одоо тэгэхээр дахиж эхлүүлэхгүй шууд ингэ явъя гэж бодож байна. Тэгээд удаан бичлэг хийгээгүй байж байгаад яга буцаж бичлэг хийхээр болсон бэ гэвэл би ч бас юу л хийн штэ тэг гэж бодвол сүүлийн үед амар YouTube үзэж байгаа. Тэгээд YouTube тэ бас буцаад юм хийвэл хийя гэж бас бодоол яваад байсан юм аа манайхаа. Яг за одоо хийе гэж босч юус ирэхгүйсэн бохгүй юу? Тэ одоо хийе гэж босоод ирсэн байна. За тэгээд өнөөдрийн манай бичлэгний маань хийх зүйл бол би What's in my bag хийх болно. Ер нь бол миний цүнхэндээ авч явдаг зүйл. Тэгээд ер нь өдөр тутамдаа ер нь биенээсээ салгадгүй гадуур гарахтаа ер нь бол заавал авч гардаг эдгээр зүйлсээ танилцуулна. Гэхдээ үнэхээр доормын амьдрал үнэхээр гонхтой гадтай ингээл өрөөний банд байхгүй тулдаал би ингээл газ минутаа ингээл янзлал хийж байна. За эхэлцгээе. За нэгт бол угаасаа гар утас. Тэгээ би одоо угаасаа гар утсаараа бичлэг хийж байна. Нэгт бол угаасаа утас байгаа. Утсыг угаасаа нэг яриулаад тахгүй бах. Тэгээд одоо яг цүнхнээсээ ярина гэсэн чинь түнхээ ярив. Тэгээд ойрт би яг урж байгаа гэвэл ийм уух байгаа зүгээр уух зөө. Гэтэ яг дотроо даав маавн л та. Энэ ингээд амар хямдхан. Би ядж хат манайхаа Cortis сонсдог. Cortis-ийн фэнүүдтэй stand up Martin тэгээд угаасаа яг сүүлийн үед би Cortis амар сонсож байгаа. Тэгээд угаасаа яг ийм зүг авсан байгаа Martin гэж бичсэн. Тэгээд цүнх чижтэй ууд авсан байгаа. Тэгээ энийг ерөн сүүлийн үед их авч явж байгаа хичээлтэй. Тэгээд цүнхнээсээ танилцуулж чиг бодлоо юм улаан өнгөтэй сайхан харсан бах манайхаа. Тэгээ зүүцсэн юмыг мань бол харж байгаа хла буу маань. Тэгээ Cortis-ийн зөвхөний тийм keychain хэмээн. Тэгээд яг өнгөн жоохон юм юу болохоор угаасаа ингэ зүгчтэн. Тэгээд ер нь манай найзууд эхэлтгүй ер нь хүмүүс ч мэдхгүй л дээ. Эргэн тойрны хүмүүсийн мэдж байгаагаар бол би яг ийм цүнх мөхнөөс ер нь юм амар зүүдэг ахгүй. Тэгээд яг цүнхнийхээ өнгөтэй ч юм уу ингэ матчлсан байвал зүгээр байдیں۔ Эсвэл бүр ингэ цүнхнээс шал өөр өнгөтэй ч байвал зүгээр. Тэгээд лабуб маань байна. Тэгээд энэ хоёрын одоо яг нэг юм болоод байгаа юм шиг санагдаад ингэ ер нь зүгээд гарч байгаа. За цүнхнийхээ дотроос хэлцгээе. Сая бол угаасаа утас хэлсэн чинь дараа нь байн авч гарах юм бол төрөвч байна. Би өөрөө харагдана. Төрөвч маань байна. Би ер нь бол багасаа төрөвчөнд бүр угаасаа айгуу төрөвчөнд дуртай гэхгүй зүгээр яг төрөвч бол нэлээд чухал юм гэж угаасаа боддог гэсэн. Тэнгүүд одоо манай өрөөний банд бол төрөвч өрөөсөө ирэлдэггүй. Тэгэл ямар нэгэн картуудаа ингээд дангаар нь барай авчдаг. Тийм юмд бол би үнэхээр би бол тэрийг бол үнэхээр ойлгохгүй. Би амар доллар харагдаад байгаа юм. Нэг нь дээш харагдаад байгаа хгүй. Камер л бол тэгж харахгүй байгаа болохоор тэгээд байгаа. Яах юм бэ? За тийм. Би тэгсэн тийм доллар хэлэр биш шүү. Энэ нүд тэгтээ яагаад байгаа юм бэ? Ингэж харуулбал болж байгаа хгүй. За өөрийгөө жоохон шүүхгүй л юм. За тэгээд төрөвч маань төрөвчөнд л угаасаа миний карт март ингээд юмнууд бол угаасаа байгаа. Тэгээд төрөвч бол угаасаа надад яг гэрээс авч гарахтаа утас төрөвч чихвч түлхүүр дөрв байна уу гэдэг би бол энэ дөрвөөс нэг нь л тотч болохгүй гэдэг бол би бол яг үнэхээр тэжилсэн байдаг хгүй. Тэгэхээр тэрний маань нэг байна. Тэгээ одоо би энэ дотор байранд байдаг болохоор карттай. Тэгэхээр тэр нь маань манай өрөөний түлхүүр болж явдаг учраас өрөөний түлхүүр тэгээд бичиг баримт маань ингээд энэ маань байгаа гэсэн. Манай тэгээд ахан найз бэлгэлжсэн гэх юм уу. Тэгээд энэ төрөвчөнд бас амар туртаа угсаа. Тэгээд дараа нь бол угаасаа юу байгаа? Амар ухсан тий. Чихвч байгаа. Чихвч толгой би сая энэ дээдлийнхэн кейсийг алга болгочлоо. Чихвч бол угаасаа миний бүр
Утасыг одоо нэлээ 10 цаг хэрэглэдэг бол чихвчийг 9.8 цаг хэрэглэнэ гэсэн үг. Ер нь бол тиймэрхүү бүр утас чихвч хоёрыг бол ерөөсөө хизээч би салгадаг байхгүй юу. Тэгээ чихвч бол яг миний бүр яг хамгийн чухал юм. Тэгээд надад одоо утастай чихвч байна, яг ийм том чихвч байна, noise cancelling ч байна, cancelдэгч байна. Одоо ер нь чихвч байвал яг би бол болцдог юм байгаа. Дараа нь шууд энийг хэлчихдэг iPad маань байна. iPad гадуур авахтаа нэг авч авахгүй ч гэсэн хичээлдээ бол би өдөр алгасгүй авч явдаг. Тэгээ хичээлийнхэн тэмдэглэлийг бас чинь тэгээ жижиг сажигын байвал үзчихнэ. Тэгээд PowerPoint, Excel ер нь нүгээр хальт хийвэл хийчихнэ. Гэхдээ ер нь бол MacBook-оор хийх гэж үздэг л дээ. Тэгээд iPad-аараа юм үзвэл бас харaan сайн шүү дээ. Тийм байдаг байгаа. Гэхдээ ер нь бол iPad-аар би яг их сургууль орсны дараа MacBook-ээс илүү iPad-аар бараг 19-нд бараг iPad-аар хэрэглэсэн байдаг хаа. Гэж ойлгож байна. Дараа нь чухлуудаас л авъя заяа. Ерөн сайн хамгийн чухлууд нь бол гарчлаа. Дараагийнх нь бол зүйлт байна. Зүйлт. Ялангуяа совдон зүйлт нөгөө нэг 6 сар төрсөн хүмүүс цовд амар сайн байдаг гээд тэгээ би ерөн совдон зүйлтэнд ч ерөн надад нэг тийм тохироод байгаа юм шиг санагдаад байдаг хгүй. Тэгээд совдон зүйлт зүудэг. Тэгээд би яг угаасаа гарахтаа одоо өнөөдөр хууцч нэг жоохон энгийн л болчихлоо одоо ч юм уу тэгж бодохоор шууд зүйлтэй зүгээл за яг болчлоо гэж боддог байхгүй. Тэгээд хичээлдээ явахдаа нэг зүйл зүүхгүй гэж болно. Гэхдээ өөр хичээлээс бусад гадуур үед шоудах ч юм уу зүйлт зүүхгүй байна гэж би бол хизээч байхгүй. Ял бүр ингээд 3-4 мөрөөр нь ингэж зүүл надаа айгу тийм хүчтэй санагддаг. Тэгээ миний хамгийн дуртай зүйлт би өмнө жилийн төрсөн өдрөөрөө өөртөө авч өгсөн Vivienne Westwood байна. Мухан хэлж байна. Тэгэл бүр яг совд угаасаа 6 сар төрсөн үнд яг нэг юм бол нэг байдаг хаа манха. Тэгээ дараа нь сан байна. Сан байна. Энэ шүдүүд нүр амар болт. Саммыг бол би хичээлдээ явах, гадуур гарах бүр байнга авч явдаг. Гэтэ заримдаа малгай өмсчих юм бол яг сам хэрэггүй болчдөг. Яг малгай өмсөхгүй үед бол бүр яалтчгүй сам хэрэгүүлдэг байхгүй. Миний ус манайхан амар хатуу ширүүн тэгээд ийм хэлбэрч орохтой амар амархан тэгээд ийм буржгар болохоор гадуур гараад удаан авчих юм бол амар ийм ширэлдэж мэрэлдчихдэг заяа. Тэгээд ингээд сайн саманжиж л ерөөсөө нэг ийм хөрхөн гөлөг шиг болгоно гэсэн үг. Тэгэхээр яг ингээд хичээл мичээл дээр сууж байгаа самтай хүн байныг үл тэгэл би саммаа өгөх нь болж таардаг. Ягаад тэгэхээр самгүй бол би бүр үнэхээр амар шиг муухай болохоор самаа бол бүр өдөр болго хичээлд авч явдаг. Тэгэл хичээл дээр ингээд жоох үсээ самнууд багш бүр үсээ самлах юм аа гэж. За дараа нь бол баахан бол цүнхэндээ авч явдгүй юм. Гэхдээ гадуур гарах ч юм уу, яг тэр шоудах ч юм уу яг болох юм бол би яг өндөртөө ус авч явахыг боддог. Яг багтгаар цүнх юм уу байвал багтгааргүй бол тэгэл үгсээ яхаар байхгүй ч төсөөх цацж байгаа л гарна. Тэгээд өндөртөө усаа авч явсаар байгаад ингээд цүнхэндээ хийсээр байгаад хугарцсан. Энэ үгээс юм Power-д гэхгүй репликагийнх. Тэгээд хугарцсан. Миний өмнөх репликагийнхоос яг ингээ хугараад бүр энэ дээдлийн энэ бүр байхгүй болж исэн. Тэгээ репликагийн Jazz Club гэдэг өндөртөө ус нь байна. Миний сүүлийн 2 жил тасралтгүй цацж байгаа өндөртөө ус байна. Энэ өндөртөө усыг би энэ Hyphen.js inspiration авч анх өнөрлж үзээд тэгээл бүр за энэ өндөртөө ус бол бүр яг миний өнөр юм байна гэж утсан байхгүй юу? Үгүй амар тийм cozy өндөртэй. Та хэд нэг TikTok-оос хагаад үзүүлчих гэсэн амар тийм өвлийн cozy. Тэгээ dating ер нь бол хэрэглэхэд хамгийн тохиромжтой. Гэхдээ яг над яг миний персонатай амар тохирдог хгүй нэг тийм нэг юм байдаг шүү. Нэг тийм уйдгартай бус юм уу те. Ялтчгүй содон өндөртэй. Жохон ялуун юм шиг тэгснээ жохон юм whisky жохон нэг тийм арх мэрхч өндөрт гэдэг юм шиг тиймэрхүү байдаг. Угаасаа cocktails and cigars гэж яг өнөрнийх нь юу байхгүй юу? Description нь бол энэ дэр ингэ бичсэн байгаа байхгүй юу? Тэнгүүт угаасаа жоохон нэг тийм lounge-ний тийм
cozy team aesthetic өгдөг байхгүй яг үнэрэнд. Тэгэл ойлгоцоо. Тэг 2 жил би team байгаа гэж ойлгочих. За дараагийнх нь бол энэ хоёр байна. Нүдний тусаалга урал хөнгөлөгч. Энийг Японоос энийг солонгосоос энэ амар аюултай юм шиг ирсэн. Зүгээр явсан хоёр орноо л хийсэн шүү гэсэн. Тэгээд яг энэ хөнгөлөгчний давуу тал нь болохоор за одоо би танаас харуулъя л та. Ангико. Гэтэ яг нэг тийм гэлдэж байгаа сте. Тэгээд амар тийм сайн чигшүүлдэг зөө. Үнэхээр сайн чигшүүлдэг. Тэгээд энэ нөгөө нэг жэжүүгээс авсан болохоор нөгөө нэг мандринийх нь амттай. Тэр амар гоё амттай ч яг нэг идээд байгаа юм байхгүй л дээ. Гэтэ үнэр амт нь бол амар гоё. Тэгээд энийг ингээ байнгын тэнд авч усаргаа бүр энэ минь ингээ талцартан байгаа хгүй. Тэг энэ тэгээд угаасаа амар сайн. Тэгээ энийг энэ гэтээ зүгээр л би энийг нэг юм жэжүүгийн нэг метроны буудал шиг юмнаас л авсан заяа. Энэ бол тийм алдартай брэнд биш байх. Би энийг бүр авснаас тийм судалж үзээгүй зүгээр л амар хэрэглэх дуртай. За дараагийнх нь бол нүдний тусаалга. Нүдний тусаалга би ер нь бол хараа амар сайтай. Тэгээ хараагаа улам сайнаар нь барихын тулд нүдний тусаалга амар сайн хэрэглэдэг. Ягаад тэгэхээр нүдний чигшил алтгаар л ер нь бол хараа моддаг байлгүй дээ тий. Уус утас удаан үзэж нэгдэг чинь хүн яг надад нэг хэлжсэн байхгүй хүн нүдний эмч байсан баха тэр хүн шил хэлэх гэсэн чинь намайг хараагаа шил зүг шаардлагагүйгээс хараа чинь сайн байна. Гэхдээ чи би ингээ хэлсэн байхгүй заримдаа жоохон бүрэлцээд байдаг гэсэн чинь утсаа хүн ингээ үзээд ямар нэг юм ингээ хүн үзээд тэрэндээ бүр ингээ орчхороо хүн ингээ нүдээ анхаа мартчихдаг гинэ. Тийм учраас сайн чигшүүлж явах хэрэгтэй. Бас нүдээ анхаа мартахгүй байх хэрэгтэй юм байли. Тийм чигшүүлэх бас их чухал байдаг байна. Дараа нь малгай байна. Биний эсвэл кап. Би бол угаасаа одоо хэлсэн шүү дээ манайх өссөн байна. Одоо энэ бол би саяхан тасуулсан болохоор одоо ингээд ийм хөөрхөн бөмбөгшгөө байгаа зав. Тэнгүүд одоо ингээд 15 20 сарын дараа амар урган тэнгүүд ингээд дарагтгаа болоод эхлэн тэнгүүд яалтчгүй малгай өмс хэрэг гарна. Тэгээ малгай бол бас миний амар залшгүй зүйлсүүдийн нэг угаасаа мөө яг малгай тэгээ надад гол нь цогтөг ахгүй да. Цогтгөн гэж байд юм аа. Цогтөг ахгүй юу. Тийм учраас тийм аа. Тэгээд энэ бол саяхан би бах авсан. Ягаад вэ гэсэн чинь би TikTok-оос нэг хүн хичээлээ бэлдэж шалгалтанд юм уу хичээлээ бэлдэж байхдаа нэг амтын бохийг зажлаад дараа нь яг шалгалтынхаа үеэр тэр бохныхоо амттай бохиод ажиллах юм бол илүү амарсан сандаг, илүү сайн сандаг гэсэн болохоор би саяхнаас нөгөө шалгалтанд бэлдэж байгаа учраас авсан байгаа. Тэгтээ нэг бол саяхнаас авч явж байгаа гэсэн үг. Тэгээд болвол заримдаа витамин А гарчдаг. Юм мэдээгүй гарчих юм бол нөгөө нэг юм идчихэд витамин А уух хэрэгтэй болохоор витамин А авч гардаг. Тэгээ өөрч нэг юм усны сав би ерөөсөө авч чаддгүй юм аа. Усны сав ядж байгаад би нөгөө өрөөнийхөө банттай усаа хувааж авдаг болохоор одоо би нэг өрөөнөөсөө усаа ингээл нэг юм саванда хийгээл гарахар чи нэг тийм дундын юмнаас нэг өөрөө арай ихийг авч уугаад байгаа юм шиг санагдаад их юм. Тэгэл зүгээр гарч яваад яг нэг удаагийн савтаа ус авчдаг. Тэгэхээр тэр бол жоохон пластик савтаа ус авчдаг. Тэр бол гэхдээ мууг нь бол мэднэ л дээ. Гэхдээ үнэхээр аргагүй байд юм аа. Гэхдээ нэг усны сав аваад тэр өдөртөө ингээд сургууль мөргүүлээс ус аваад тэгээд тэр саваараа явдаг байхаа шүү. Тэ. За тэгээд түрн миний юм бол ингээд дууслаа. Өөр чинь байх бастай. Дууслаа манайхаа. Угаасаа яг тийм амар уртж биш, яг тийм богиноч биш, яг иймэрхүү 10 хэдэн минутын бичлэг болох байх. 10 гаруй минутынх. Тэгэхээр баяртай манайхаа. Тэгээд намайг сайн дэмжих юм бол би уг надад санаа байгаа. Гэхдээ би ютубер болох хүн бол угаасаа биш ээ. Мөн ч үж магадгүй. Тэгэхээр зүгээр дараа хизээ надад бичлэг хийх хүсэл гинт ингэж төрөх болоо гэдэг хүлээгээрээ манайхаа. Эсвэл лайка дараад намайг урамшуулбал би хийнэ гэж хүмүүс хэлдэг тиймэрхүү юм болно.